Өнхрөөш үлгэр. Эртээ урдын цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр эмгэн өнхрөөш бов хийгээч гэхэд эмгэн нь гурил байхгүй юугаар хийх билээ дээ? Эмгэн минь дээ. Авдрын ёроол шахвал атга гурил гарна. Савны ёроол шахвал шанаг гурил гарна шүү дээ. Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанаг гурил олоод өрөмтэй сүүгээр зуурч өнхрүүлэн элдэж хийгээд өтгөн досонд хайрч өнхрөөш бов хийгээд хүргэх гээд цонхон дээр тавьжээ. Гэтэл өнхрөөш бов гинэтхэн хөдлөөд цонхноос давцсан дээр, давцангаас шалан дээр буугаад хаалгаар гарan хашаагаар дамжин зүгтжээ. Түүнийг замаар өнхөрч явтал туулаад харалдав. Ямар сайхан бов бэ? Одоо чамайг идэндээ. Дэлтэн туулай минь намайг бүйдээч, би чамд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн зосон чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зогтаасан, дэлтэн туулай чаммаас дэгдэн зайлж чадандаа гэд өнхрөн явтал чонтой таарлтжээ. Өнхрөөш бов. Чамайг одоо би эдэндээ. Чонгой намайг бүйдээч, би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн досон чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зогтаасан, дэлтэн тулайг таарлахад дэгдэн зайлж чадсан, үлэн чон чаммаас өнхрөн зогтож чадандаа гэд өнхрөн явтал баавгаатай таарлтжээ. Ямар сайхан бов бэ? Яг одоо эдэндээ. Баавгайхаа, та намайг бүйдээч, би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн досон чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зогтаасан, дэлтэн туулайг таарлахад дэгдэн зайлж чадсан, үлэн чон таарлахад өнхрөн зогтож чадсан, майг махаа чаммаас магад зогтож чадандаа гэд өнхрөн отоход баавгай барааг нь хараад хоцорчээ. Түүнийг цаашаа явж байтал залт шар өнөг таарлав. Амттай сайхан бов байна да. Алив одоо идэ. Үүнийг ихч минь намайг идээд яах вэ? Үнэхээр сайхан дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн досон чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зогтаасан, дэлтэн тулайг таарлахад дэгдэн зогтож чадсан, үлэн чонтой учирсан ч өнхрөн зайлж амжсан, майг баавгай таарлахад магад зогтож чадсан, залт өнөг чаммаас зайлж багас чадандаа гэд өнхрөн одох гэтэл залт шар өнөг. Ямар сайхан дуу вэ? Даанч их чинь нас хөгшрөөд жиг хатуутай болсон тул сайн сонсож чадсангүй. Алив чи хоншоор дээр минь гараад ахиад нэг дуулаад өгөөч. Гэхэд өнхрөөш хоншоор дээр нь нүсрэн гараад нөгөө дуугаа дуулж дуустал өнөг түүнийг ганцхан хап гэд эцчихжээ.